Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооноос аз жаргалтай гэр бүл ажиллагаа өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус хороонд оршин суудаг 10 хосын хурмын яслыг зохион байгуулж гэрэлтийн гэрчлэгийг гардуулан өгсөн юм. Өнөөдрийн сайхан биелэгт сайхан өдөр жаргалтай гэр бүл энэ сэдвт хүрээнд бас анхан шатанд гэрлэх ёслолын үйл ажиллагаа бас ёслол төгөлдөр өнөөдөр эхлэхээр бэлэн болсон байна. Чингэлтэй дүүрэг маань сүүлийн 7-8 жилийн хугацаанд бол нэлээдгүй бас хөгжил дагуулж байгаа та бүгд мэдж байгаа. За дэ ялангуяа бол бид нар боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт дэд үтцийн чиглэлээр нэлээдгүй олон сайхан ажлууд бас хийсэн байгаа. За үүний хүрээнд бол нийслэлийн 2017 онд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шилдэг дүүрэг болж чадсан байгаа гэж хэлэхэд таатай байна. Манай 17 дугаар хороо бол ерөнхийдөө 3 цэцэрлэг, 3 сургууль, за иргэдийн бас атай тогтоон орчныг бүрдүүлэхийн тулд олон булаг тэгээ цэцэрлэг түрээлэн мөн 2 давхар жишг өрхийн эмнэлэг бас баригдж байгаа. За манай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны ажлын алба мөн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлцтэйгээ хамтраад энэ үйл ажиллагааг 2017 оноос бол эхлүүлэн ингээд явсан байгаа. За 2017 онд бол 3 хос 6 шинээр төрсэн хүүхдүүд манаас оролцож байсан бол 2018 онд өнөөдрийн байдлаар бол 10 хос бас нэлээдгүй олон болж ингэж өргөжсөн байна. За өнөөдөр бас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны ажлын алба Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон бид нар бас хамтраад бас энэхүү жаргалтай гэр бүл арга хэмжээг бол 17 оноос хойш жил болгон ингээд жилдээ бас энэ арга хэмжээг хийж байя гэдэг үйл ажиллагаанд тусгай төлөвлөө. За энийг бас өшөө цаашаа өргөн дэлгэр хийх өрөөнд бас энэ өнөөдрийн арга хэмжээ болж байгаамаа. За өмнө нь бол бид нар гэрчлэгээ гардуулаа гэрэлтийнх нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй хийдэг гэсэн бол өнөөдөр бол энэ танхим дүүрэн хийж байгаа энэ арга хэмжээ маань жилээс жил өргөжинд хэлж байгаа мөн энэ арга хэмжээг иргэд маань өөрөө хүлээн зөвшөөрөөд та нар маань энэ арга хэмжээг дахин хийж өгөөч маш сайхан иргэдэд нийцсэн ажил байгаамаа гэдэг энэ хүсэл дуудлагын дагуу бид нар хийж байгаа өнөөдрийн арга хэмжээний гол бахархал үйл ажиллагаа гэж бол хэлмээр байна. Өнөөдөр гэрэлж байгаа энэ хосууд маань өөрөө хамгийн гол нь сайн дурын үндсэн дээр энэ заал танхим цугласан олон гэрч нарын өмнө хууль ёсоор гэрэлтэй батлуулж байгаа энэ процессын үйл ажиллагааг бас давхар харуулж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага гэдэг маань ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг энэ ирсэн иргэд олон түмэнд бас нэг талаар бас сурталчилж харуулж байгаа ийм үйл ажиллагаа гэж онцлог юмаа гэж хэлмээр байна. Амаргийн артан шүүгүүдэн жирийнэ хайрт мен чи бид хоёрын аруу сэтгэл мен хайрын Таасан манай өнөөдөр ингээд төрмөө хийж байгаадаа маш их баяртай байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороон дээр ингээд өөрийнхөө хайрт их нэртэйгээ ингээд батлуулсан ингээд хүүхдтэйгээ гуруулаа ингээд гэрчлэгийг авчаад үнэхээр сэтгэл маш өндөр байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороон дээр их сайхан юмсууд ер нь зохион байгуулагддаг юм байна. Тэгээд ер нь бол энэ янзаараа цаашдаа их олон арга хэмжээ зохион байгуулагдвал илүү сайхан санагдаж байна да. Сэтгэл бол маш өндөр байна. Үнэхээр их таалагдж байна. 17 дугаар хорооны хамт олондоо үнэхээр их баярлж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа бол маш сэтгэл хөдлөсөн ийм сайхан үйл ажиллагаа болж байна. Бид тэр 88 онд одоогоос 30 жилийн өмнө гэр бүл болсон байгаа. Тэгээд охин хүү 2 хүүхэдтэй энэ битээлтэй энэ зэрэгцээд энэ өдөр миний охин хөргөө илж гисэн бас яг энэ үйл ажиллагаанд оролцож байгаад үнэхээр сэтгэл маш их өндөр байна.
Мөн энэ үеэр тус хорооны шинээр мэндэлсэн хүүхдүүдэд төрсний гэрчлэгээ гартуулсан юм. 23 өнөөдөр Улаанбаатар төсвийг 5 дугаар сард хүртэж гэрчлэгээ олгоо гэсэн юм байна. За аав ээж бас баяр хүргэе бүгдээрээ.